Сэлэнг аймгийн Хилийн мананд харуул гарч байсан хоёр ахлах байлдагч байрлалаа орхисон хэрэг 1-р сарын 5-наас 6 жилжиг шөнө гарсан талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл энэ талаар цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Баатархүү хэвлэлийнхэнд өчигдөр мэдээлжээ. Тэрбээр Сэлэнг аймаг дахь цагдаагийн байгууллага Хилийн тагнуулын байгууллагын хамтарсан ажлын хэсэг шуурхай ажиллаж тус бүр 25 ширхэг сумтай АКМ байлдааны галт зэвсэгтээ оргосон хоёр байлдагчийг баривчилсан талаар мэдээлжээ. Өнгөрсөн мягмар гарагт өсвөр насны хоёр охин нэг дор боомлж нас орсон хэрэг нийслэл гарсан. Нийслэлийн сонгинайрхан дүүргийн нутаг хар хорин захын орчимд байрлах орон сууцанд 14-өөс 15 насны хоёр охин амиа хорлсон байдалтай олдсон юм а. Энэ талаар цагдаагийн байгууллагаас одоогоор энэ хэрийг шалгаж байгаа их мэдээллийг өгсөн байна. Монгол Улсын ерөнхийлөгч Элбэгд орж төрийн шагналын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулснаа өчигдөр сэтгүүлчдэд танилцуулжээ. Ингэхдээ зарим шагналыг байхгүй болгосон байна. Тухайлбал ардын жүжигчин Гавьяат Сүхбаатарын одон зэрэг шагналыг байхгүй болгожээ. Гэхдээ шагналын үнцнийг нэмэгдүүлэх зорилгодоор шалгуурыг өндөрсгсөний зэрэгцээ зарим Гавьяа шагналыг 5 жилд нэг удаа нэгээс ихгүй хүнд олох зэрэг шалгуур тавьжээ. 7 хоног бүрийн пүрэв гарагт болдог сайдын цаг уулзалтанд Монгол Улсын шадар сайд, эрүүл мэнд спортын сайдын үүргийг төр орлон гүйцэтгэгч Оюун Баатар болон эрүүл мэнд спортын яамны төрийн нарийн дарга Ламбаа нар оролцжээ. Энэ үеэр нийт нутгийн 90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож 50 суманд зуудын байдалтай байгаа талаар мэдээлсэн байна. Нийслэл энэ онд өмч хувьчлалаас 46 тэрбум төгрөг олж төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Хувьчлах жагсаалтанд оруулсан 19 барилга байгууламж ихэнх нь ашиглалтгүй, ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн мэрэгжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлттэй хөрөнгө оруулалт ихээр шаардагдах барилгууд юм байна. Улсын хурлын чуулганы үдээс хойш хуралдаанаар улсын бүртгэлийн ерөнхий хууль болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай засгийн газрын тогтоол хуулийн төслийг хэлэлцжээ. Хэлэлцүүлгийн явцад улсын хурлын гишүүд бүртгэл статистикийн газрыг нэгтгэж байгааг шүүмжилсэн байна. Мөн төсөв гайгүй болоод ирэхээр салгах ёстой гэсэн саналыг ч гаргажээ. Хилийн чадыг зориод олон жил сургаггүй болсон 40 орчим иргэний арга ирийнхэн гадаад иргэн яамд ханджээ. Сүүлийн жилүүдэд гадаадд сураг алдарсан иргэдийн талаарх гомдол тус яамд тасралтгүй ирэх болсон байна. Одоогоор гадаад иргэн яам элчин сайдын яамтай хамтран эрлийн ажиллагаа явуулж мэдээллийг гэр бүлийнхэнд нь цаг тухайд өгч байгаа мэдээллийг хэлсэн байна.